Сайн байцгаана уу хүмүүдэд сонсогчдоо. Хэргийн мөрөөр подкаст маань дараагийн дугаар эхэлж байна. Энэ подкастаараа та бүхэндээ Шведэд болон Скандинавийн орнуудад тохиолдсон гэмт хэрэг болон болсон явдлын талаар ярьж хүргэдэг билээ. За ингээд олон зүйл навшилгүй шууд хэрэгтээ орцгоё. 2005 оны 6 дугаар сарын 6-нд үл хөдлөх хөрөнгө түрээслэгч Бо Густавсон Стокгольм хотын зах руу орших Södertälje чиглэлийн Gnesta нэртэй газарт түрээслүүлсэн байрных нь оршин суугч сүүлийн хэдэн сар холбогдохгүй түрээсээж төлөхгүй чимээгүй олцохоор нь олон удаа мэйл бичиж холбогдож чадахгүй байсан учраас өөрөө очиж уулзахаар хаалгыг нь тогшиж хонхтоод ч хариу өгөхгүй болохоор нь мастер дэлгүүрээрээ онгоолгоод ортол маш аимшигтай зүйлтэй нүүр тулсан нь өөрийнх нь байрны түрээслэгч эсвэл хэн мэдэгдэхгүй нэгэн цогцоос маш их цус алдаж усанд норж илж ирсэн байдалтай олдсноор тусламж дууддаг. Хэргийн газарт эхлээд түргэн тусламж ирсэн ч цогцсны хувьд нилээд удсан. Учир нь өмнө нь ус нилээн их байсан болов уу гэмээр цогцос хөөгөөд өмссөн футболк дотор өмөд аймс зэрэг нь бол усанд нороод илж ирч үнэр орсон. Цогцсны байга байдлаас харахад бол залуу эрэгтэй хүн нас бараад нилээн удсан шинжтэй байсан учраас цагдаагийн газарт хандсанаар тэд орох гар хаалгыг лацтаж шинжилгээний багийнхан ажиллаж эхэлснээр эхлээд тухайн цогцос хэнийг вэ гэдгийг илрүүлэх шаардлага гардаг. За ингээд юуны түрүүнд бол байрны доторх ерөнхий харагдах байдлыг нь шалгаж үзэхэд бол маш цэвэрхэн, ямар нэгэн зодтолтож ноцолдсон уул мөр огт харагдаагүй ч шинжээчдэд энэ нь бол с ิจ гтэй санагдаж эхэлсэн. Мөн ванны өрөөний шалан дээр цустай гутлын мөр илэрсэн нь бол үүнийг аллах байхаа гэж сэжиглэх ихний үндслэл болсон. Яагаад тэгэхээр цогцос бол ямар ч гуталгүй байсан. Тэгэхээр өөр хин нэгэн байсан гэсэн үг учраас цогцсыг хохирогч гэж хэлэх үндслэлтэй болсон юм байна. Цогцсны хувьд бараг 4-5 сар болсон учраас ялзраад тухайн байрыг түрээслэгч Роберт Эерот мөн эсвэл өөр нэгэн эсгийг танихад хэцүү байсан нь мэдээж байгаа. Тэгээ байрыг түрээслэгч нь бол өөрийн гэсэн түрээсэлдэг хэд хэдэн байртай мөн өөрөө тэрийг хариуцдаггүй тодорхой эрхэлсэн ажилчид нь харцдаг байсан болохоор Роберт Эерот гэж ямар хүн болохыг ч мэдэхгүй байсан байна. Ингээд тэд бол хамаатан садныг нь судалж үзээд авгагчтай нь холбогдоод түүнийг эмчлүүлдэг байсан шүдний эмчийг нь бол асуухад авгагч нь эхлээд гайхаад дараа нь бүр мэдээг сонсоод шоконд орсон байдаг. Мэдээж шүү дээ. Гинт одоо өөрийнх нь үеэл нь хүнд алагдчихсан. За тэгээд цогцсон ванных нь өрөөнд ингээд ялзарсан байна гэсэн тийм мэдээллийг ямар ч хүн хүлээж авахар шоконд орно. За энэ хэрэг дээр дурддах хүмүүсээ маань нас хөөс хэдэн онд төрсөн, хаана ямар ажил хийдэг байсан гэх зэрэг мэдээлэл ерөнхийдөө олдоог байгаа. За хохирогчийн маань нэрийг Роберт Эерот гэдэг. За энэс хойш Роберт гэдэг удаад явчих. Авгагчийнх нь хэлснээр Роберт олон найз нөхөдгүйч юмыг маш нухацтайгаар бодож шийддэг. Зөөлөн сэтгэлтэй, альва зүйлд бол үнэнчээр ханддаг. Хэдий тэр сургуульдаа нэг их тодорч байгаагүй ч гэсэн өөрийн гэсэн компани байгуулад ажиллаж байсан шиний гэрэл хийлэгч тийм хүн байсан гэж дурссан байдаг. Робертийн хувьд бол Стокгольмд нэг жижиг хэмжээний хамгаалтын компани ажиллаж байсан нь бол нэг их амжилттай биш ч гэсэн тодорхой хэмжээгээр бол мөнгө олдог байсан юм байна. Тэр өмнө нь Стокгольмоос гадагш бүс нутагт нэг жижиг хаустай байж байгаад тэрийгэ зараад тэр мөнгөө хадгалаад Gnesta руу дараа нь нүүж ирж амьдарсан юм байна. Мөрдөгчөд түүний тухай мэдээлэл цуглуулж байхдаа өмнөх хаусанд амьдарч байхад нь цагдаа нар түүнийг хүүхдийн бэлгийн чиг хандлагын холбоотой тэм зураг бичлэгүүдийг компьютер дээрээ хадгалж байсан гэж саатуулж байсан нь илэрсэн байдаг. За тэгээд энэ байдлаас болоод аллах үлдэгдсэн байж магадгүй гэж сэжиглэж байсан ч энэ хэргийг нь бол ерөөсөө шалгаж байгаачгүй хэрэгсэхгүй өнгөрөөс нь батлагддаг. Ер нь л хэргийн сэтэл зарилгыг бол тухайн үед цагдаа нар ямар ч жижиг деталаас ч байсан хамаагүй хайн судалсаар мөрцөөрөл байсан байгаа. Байрыг нэг бүрчлэн нэгжих явцад дээр хэлсэнчлэн ваннаас бусад газар хэдий маш цэвэрхэн байсан ч гэсэн тэд цусны толб илрүүлэх бодисоор бүтэн шалгаж үзэхэд бол том өрөөний буудан дээр мөн ширээний хөл, за тэгээд доод хэсгийн хевс дэвссэн шал болон за буудангаас ванн хүртэлх тодорхой хэмжээний газруудад маш их хэмжээний цусны толбуудыг цэвэрлэж угаасан болох нь илэрдэг нь нэг биш нэлээд хэдэн хүн энэ хэргийг өвлдсөн байх магадлалтай гэсэн таамаг гаргадаг байгаа.
Мөн буудангийн хэсгийн хананд цус үсэрсэн байсан нь бол хохирогчийг нэлээн зовоож тамалсан гэдэг нь илт байсан. Шинжээчдийн үзэж байгаагаар тархинд нь маш хүчтэй цохилт илэрсэн нь аллах үйлдсэн зэвсэг нь алах байх магадлалтай гэсэн дүгнэлт гардаг байгаа. Мөн тэд цогцсны хэр утсныг эхэндээ тогтооход жоохон цаг аваад хэцүү байсан ч гэсэн нэгэн таамаг өгчөөсөн зүйл нь хаалганых нь тэнд байх олон захиануудаас бол нийгмийн даатгалын газраас тухайн оны 2-р сарын 18-нд ирсэн захиагаар ерөнхий багцаа аваад тэг хохирогч энэ үед нас барсан байх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргадаг. За нэг зүйлийг тодтогч хэлэхэд бол Шведэд болон Европын дийлэнх орнуудад орон сууцны хаалганд нь захиа хийх хэсэг гэж байдаг. За би та нартай зураг дээр харуулъя. Захиа хүргэгчүүд бол хаягаар нь шууд хаалганыханд тэр хэсгийг чургуулхад захиа нь зурагт харагдаж байгаа байдлаар шалан дээр нь ундаг байгаа. Тэгэхээр Робертийн хаяг дээр ирж байгаа захианууд нь 4-5 сарын хугацаанд хуримтлагдаад овоорсон байгаа нь ингэж харагдаж байгаа. За тэгээд энэ захианы байдлаар таамагласан тэр магадлал нь өндөр байх тусам бүхэл бүтэн 4 сарын турш бол хэрэгтэнд нотлох баримтыг устгах эсвэл Шведийг орхон гарч авах гэх мэт зөндөө боломжууд хангалттай байсан нь бол мөрдөгчдөд хүндрэл учруулж байсан. Гэхдээ тэд бол холбогдох мэргэжлийн байгууллагуудтай холбогдоод төргөн арга хэмжээ авснаар бол банкны шилжүүлэг, байршил, утасны мэдээлэл зэргийг авахар болсон байгаа. За тэгээд банктай холбоотой зүйлсийг нь бол шалгах үед ихэнх мөнгөн шилжүүлэг болон мөнгөн зарлах нь Робертийн данснаас Оросд байх автомат мөнгөний машинаас гарсан байдаг. За нийт мөнгөнд үнэ нь 200,000 крон буюу Монгол мөнгөөр 63 сая төгрөг 104 удаагийн зарлагаар Оросд хийгдсэн байгаа юм. За энэ мэдээллээс үндэслээд бол тэд гэрт нь ямар нэгэн байдлаар тэмдэглэж хадгалсан Оростой холбоотой зүйлсийг хайж эхлэхэд бол Оросд байх хэд хэдэн Орос нэр газруудыг тэмдэглэсэн тэмдэглэгийг олсны дунд Роберт, Наталья гэх нэртэй Орос найз бүсгүйтэй байсан нь илэрдэг. Гэвч тэдний харилцаа 2 жил үргэлжлээд Роберт Гнеста руу нүүгээд Наталья Стокгольмд үлдсэн байдаг. За ингээд Робертийн цогц олдсноос 5 хоногийн дараа тэд Натальяг байцаахад тэрээр Робертыг болвол хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдох үед нь өнгөрсөн 100 бит 2 салсан. Түүнээс хойш нэг их холбогдоогүй. Хамгийн сүүлд бол 2005 оны 1 билүү 2 дугаар сард Орос чихрийн бизнесийн талаар уулзалдаж яриа өрнүүлээд салсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. Наталья мэдүүлэхдээ Гнестад хизээж очиж үзэж байгаагүй. За сүүлийн уулзалт бол Стокгольмд нэг бааранд уулзсан гэсэн байдаг ч утсыг нь шалгаад үзтэл бол 2005 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Роберттой холбогдоод бүр тэр өдрөө утасны байршил нь Стокгольмоос Гнеста руу шилжсэн. Түүнчлэн ганцаараа ч байгаагүй түүний утасны жагсаалтанд байх Карим гэх нэртэй хүнтэй хамт Гнестад очоод тэр хүн бүр бодгийн дэлгүүр орж эрзэн бэлээ худалдаж авсан зэрэг нь тодорхой болдог байгаа. Яг энэ үеэр бол Роберт Натальятай зүгээр холбогдож байснаа энэ өдрөөс хойш ямар ч амьд гих уул мөр үлдээгөөгүй гэдг нь ил болдог. За энэ үеэр шинжилгээний багийнхан галтгооны шүүгний хэсгээс болон ширийн дээрх аяг тавгны тавиур дээрээс цус олсон нь бол Натальягийн утасны жагсаалтанд байсан Карим гэх хүний цус болж таардаг. Ингээд хангалттай нотлох баримт олдсон учраас Наталья Карим хоёрыг баривчлан хорхоор Натальяг бол Оросоос усан онгоцоор яг ирж байх үеэр нь Каримыг Стокгольм дахь Södermalm дүүргийн үнэт идэвхтэй дэлгүүр дээрээс нь тус баривчилдаг байгаа. Тэднийг 90 сурвалжилж байх үедээ бол тэд хоёулангийнх нь гэрт очсон. Тэгээ Каримын гэрт очих үед бол түүний үеэл гэгдэх Мохаммед буюу богино нэрээр нь Мемо гэгдэх хүн унтаж байсан нь бол азгүйч гэхүү тэр үеэр таарсан нь бол тэрээр хууль бус оршин суугч олж таардаг. Тэгээд түүний хэргийг цагаачаад шилжүүлж өгөөд Каримын байрыг өөр нотлох баримтууд олдох болов уу гэж нэгжиж үзсэн ч ямар ч зүйл олдоогүй. Тэднийг баривчлах үед бол тэд мэдээж хэрэгээ хүлээгээгүй. Ялангуяа Натальягийн хувьд бол хүнийг яриандаа маш амархан итгүүлж чаддаг нэгэн. Тэгвэл тийм байсан ч гэсэн утасных нь мэдээлэл тухайн өдөр хаана байсан зэргийг нь үзүүлж эхлэхэд бол байдал өөрчлөгдөж эхлэхэд хэрэгээ хүлээх нэ гэж бодож итэл түр завсарлага аваад өмгөөлөгч авмаар байна гэдэг. Тэгээ хэсэг хугацааны дараа байцаахад бол байдал эвгүй болоод байгааг мэдэрсэн тэрээр мэдүүлгээ өөрчилж эхэлдэг байгаа.
Тэрээр хэлэхдээ бол тэр өдөр Роберттой уулзах гэж ганцаараа очсон. Гэтэл гинт Карим Мемо хоёр хүчээр байр руу орж ирээд Роберт руу дайрч хүч хэрэглэж эхэлсэн. Тэгээд салахыг оролцсон ч тэдний нэг нь түүнийг цохиод ухаан алдуулчихсан. Нэгс ирсэн чинь Робертийн унтлагын өрөөнд цоочлоотой байсан. Орой болтол тэнд байлгаж байгаад Мемо түүнийг гаргахад Робертыг харцаараа хайгаад олоогүй гэсэн тийм мэдээллийг өгсөн байгаа. Яагаад тухайн үедээ хэрэг болж байна гэж мэдэгдээг юм бэ гэж асуухад бол намайг сүрдүүлэг дарамтанд өртүүлсэн. Тэгээд ч би маш их айж байсан гэсэн хариултыг өгсөн байгаа. Яг энэ үед бол Карим ч гэсэн нөгөө талд хэрэгт ямар ч холбогдлогүй гэж зүтгэсээр л байсан ч байцагдаж байх хугацаанд бол мөн л мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. За юу гэж мэдүүлгээ өөрчилж эхэлсэн бэ гэхээр Робертийн картууд болон кодыг нь мэдэж мөнгийг авах зэргийг бол Наталья анханасаа бүх зүйлийг урьдчилж төлөвлөсөн байсан. Мөн хамт Гинеста руу явахгүй гэж байсан ч сүүлдээ Мемог аваад явсан. Очоод Наталья эхлээд ороод тэд доор үлдээд дараа нь Наталья ороод ир гэсэн мессеж явуулахад бол орсны дараа Наталья нэлийн ууртай Роберттой маргалдаж зодтолтож байх үед бол Карим тэднийг болиулах гэхэд Роберт Каримийн хурууг хаадсан. Тэгээ хуруунаас нь цус гарах үед нь би энд юу хийж байгаа юм бэ гэсэн тийм бодол төрөөд шууд орхиод гараад явсан гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Гараад явах үед нь Наталья Мемо хоёр үлдсэн. Тэр үед Роберт амьд байсан гэж мэдүүлдэг. Тэгээ байцаалтын үеэр Карим ч Наталья ч хоёулаа хэрэг гарах үед бол Мемо цуг байсан гэж хэлсэн нь бол Мухаммедийг мөн хэрэг цэжигтнэр татдаг. Тэгээ Каримийн тухайн үедээ гараад явсан гэх үеийг нь шалгаж үзэхэд бол Стокгольм руу явах метроны билетээ аваагүйгээс билет шалгагчдад торгуулсан байсан нь бол хэрэг гарахаас өмнө хэргийн газрыг орхин явсан нь үнэн гэж нотлогддог байгаа. За тэгээд Натальягийн хувьд бол өөрийгөө хохирогчоор тооцоож өрөөнд хоригдож байх үед нь нөгөө хоёр нь уцыг нь авчихсан байсан гэсэн ч 40 гаруй удаа дуудлага хийгээд мессеж бичсэн байсан нь бол ихэнх нь орсоор ярьсан бас бичсэн байдаг. Хэргийн үйл явцыг бол нилээд хэд хоногийн өмнөөс бүр төлөвлөсөн байдлаар хийсэн байж магадгүй гэж үздэг юм байна лээ. За яагаад вэ гэдгийг дараах байдлаар тайлбарлая. 2005 оны 2 дугаар сарын 19-ний Бэм гарагт Роберт Наталья хоёр уцаар яриад 30 минутын дараа Ники нэртэй баарнд Робертийн картнаас зарлаг гарсан нь бол нэг хундаг дарс авсан байдаг. Харин энэ үед бол Натальягийн утас Каримийн гэртээ ойрхон Стокгольмын өмнөд хэсэгт байсан ч гэсэн удалгүй явсаар Ники баарта ойрхон ирснээр картнаас нь 2 хүний оройн хоолны зарлаг гарч байснаа мөн удалгүй Ники баарнд Каримийн картнаас 1 пи болон 1 дарс авсан зарлаг гарсан байгаа. Каримийн өгсөн мэдүүлгээр Наталья энэ хэргийг урьдаас төлөвлөөд Мемо Карим хоёрыг ятгах байсан гэдэг нь энэ уулзалтаар тодорхой болсон болов уу гэж таамагладаг юм байна. Яагаад гэхээр Наталья Каримыг Роберттой танилцуулаад түүнийг хэрхэн харагддаг, биеийн байдлын хувьд амархан дээлчгээр байна уу гэдгийг харуулах зорилгоор уулзсан гэж үздэг юм байна лээ. Энэ хоёрыг хоёр биен рүүгээ хэрэгж хийж авах үед бол Мемо тэнд бас баривчлагдаад мөн хэрэг хийгээгүй, тухайн үед Шведэд байгаагүй гэж мэдүүлсээр л байсан. Каримийн хувьд бол мэдүүлгээрээ Наталья анх хэргийг хийхээр төлөвлөөд тэгээ Каримтай зөвшөөрсөн ч гэсэн тэр анханасаа зөвшөөрөөгүй. Харин Мемог Шведэд анх ирэх үед нь бол Натальягийн ятгалганд өртөөд хамтарсан. Учир нь Наталья бол Робертыг бага насны хүүхдүүдийг хүчирхийлэгч тэгээд түүнийг хилд авч бүх мөнгөө өрхөөс өмнө дээрэмдэж алъя гэсэн төлөвлөгөөг гаргасан гэсэн байна. Натальягийн мэдүүлгээр хүүхдүүдийг хамгаалж түүнийг хөнөөсөн гэж байсан ч гэсэн тэрээр бол зан чанарын хувьд маш хүчтэй манипуляц хийж чаддаг, түүгээрэж өөрийгөө аваад гарчих тийм чадвартай залтай эмэгтэй байсан ч түүний өгсөн мэдүүлгүүд үнэнд нийцэхгүй, зорилго нь ерөөсөө мөнгөний төлөө байсан нь тодорхой байсан. Прокурор болон мөрдөгчид тэд Робертыг хоёр учир шалтгааны улмаас хөнөөсөн байхаа гэж үздэг юм байна. Нэгдүгээрт бол алуурчид ямар ч маск өмсөж нүрээ нугаагүйгээс Роберт тэднийг илчилж чадах учраас хөнөөсөн. За хоёрдугаарт бол түүнийг хөнөөхгүйгээр картуудыг нь авсан ч гэсэн Роберт картуудаа хаах ч юм уу эсвэл яаж ээж агаад мөнгөө заллуулахгүй байх арга хэмжээ авах учраас тэдний мөнгө заллах төлөвлөгөө нурсан болохоор хөнөөсөн гэж үздэг юм байна. Хэргийг үйлдэхдээ яргалал тамлах маягаар түүнтэй харьцаж байсан байхаа гэж дүгнэлт гардаг. Эхлээд бол том өрөөнд нь яргалж агаад дараа нь тамлалт нь ванны өрөөнд нь үргэлжлээд тэндээ хөнөөгдсөн байхаа гэж
үздэг юм байна. Ингээд энэ хэрэг 2003 оны 2 дугаар сарын 23-нд үлдэгдснээс хойш 8 сарын дараа буюу 2005 оны 11 дугаар сарын 4-ний өдөр шүүх тэдэнд ямар ч өршөөлгүйгээр үйлдсэн хэргийнхэн төлөө гурвууланг нь бүх насаар нь хорих ял оноосон юм байна. Энэ бол миний анхаарлыг нэлээд татсан. Бас шүүхэн шийдвэрт нь би их сэтгэл хангалуун байгаа. Яагаад тэгэхээр миний ярьж байгаа хэрэг болгонд шүүхэн шийдвэр нь бол хүний эрхийг дээдэлдэг улс гэдэг үүднээс маш бага ял өгдөг санагддаг. Тэгээ хэдий хүний эрх яригдж байгаа ч гэсэн ийм харгас хэрэгүүд үлдчихэд маш бага ял аваад шийтгэлээс мултарнаа гэдэг байж болшгүй зүйл. За тэгээд энэ хэрэг дээр мөрдөгчт нь хүртэл гайхдаг юм байна лээ. Хэдий нэг хүн буюу Мемо хэргийн газар байсан нотлогдоогүйч гурвууланд нь ижил ял оноосон байдаг. Тэгээд Шведийн түүхэнд ингэж 3 хүнд зэрэг насаар нь хорих ял оноож байсан нь бол Александрийн цагдаагийн аллагатай холбоотой хэрэг дээр тохиолдсон юм байна. Тэгээ ингэж ял оноосонд нь ч сэтгэл хангалуун прокурор шүүгчд нь маш сайн ажилласан гэж ярьдаг юм байна. За энэ хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч Bjorn Roth-Pfeiffer Memo буюу Мухаммедийн ял авсныг эсэргүүцээд дахин хэргийг нээсэн байдаг. За тэр өмгөөлөгч хэлэхдээ бол түүнийг хэргийн газарт байсан гэх нотлохоо байхгүй. Хэдийгээр тэр тухайн үед Шведэд байгаагүй гэж худал мэдүүлсэн ч гэсэн энэ нь буруу. Гэхдээ тухайн үед Шведэд хууль бусаар байсан учраас айснаасаа болж ингэж мэдүүлсэн байгаа. Тэгээ Мухаммедийн хувьд нөгөө хоёр хэрэг үлдсэн хүний мэдүүлгээс л үндэслээд буруутай гэж байгаа ч өөр нотлох баримт байхгүй. Гэтэл ямар ч нотлох баримтгүйгээр хүнд хамгийн өндөр ял өгч болохгүй. Карим Натали хоёр түүнийг дуртаагүй бол хэрэгт холбогдлохгүй байх байсан гэж яриа өгсөн байдаг. Тэгээ түүнчлэн өмгөөллийн багаас бол Наталиагийн биеийн хэмжээтэй тийм адил эмэгтэйг цогцыг зөөж чирэх байдлаар ганцаараа зөөж ванд хийж болох уу гэсэн тийм туршилт явуулсан байдаг. Тэгээ эмэгтэй хүн ганцаараа зөөх чадвартай гэдгийг харуулсан ч гэсэн шүүхээс заавал 2 хүн зөөх боломжтой гэсэн тийм маргаантай байсан юм байна. Тэгээд энэ өмгөөлөгч ганц хүн зөөх боломжтой учраас Мемо тэнд байгаагүй гэдэг дээр одоог болтол хатуу зогссоор байгаа юм байна. Ялаа эдэлж авах үеэр Карим мэдүүлгээ өөрчлөхийг хүссэн нь хэргийн үед бол Мухаммед тэнд байгаагүй гэж хэлсэн нь шүүх түүнийг хэрэгсвээгүй. Тэгээ түнчлэн тэр үед бол Мемо дөнгөж ирж гисэн швед хэл сураагүй, англиарч ярьдаггүй, зөвхөн араб болгон баг зэрэг францаар ярьдаг, хэрэг хийж төлөвлөхийн тулд сайн ярьдаг байх хэрэгтэй гэх мэтчлэн энэ өмгөөлөгч бол одоо шаардлагатай гэх нотлох баримтуудыг цуглуулсаар 2013 онд эхний удаа, тэгээ 2016 онд 2 дахь удаага давж заалдсан ч дээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон юм байна. Гэсэн ч гэсэн энэ өмгөөлөгч бол хийгээгүй хэргийн төлөө өндөр ял авна гэдэг шударга бус зүйл, тиймээс бууж өгөхгүйгээр давж заалцаар байх болно гэж ярьж байсан юм байна. Одоогийн байдлаар Карим Мухаммед хоёр шоронд сайн хүмүүжигч байснараа бол насаараа хоригдох ялыг 21 жил болгож өөрчлүүлж чадсан бөгөөд одоо суллагдсан байгаа юм байна. Харин Наталиагийн хувьд мөн засан хүмүүжүүлэхэд хамрагдаж 2 ч удаа давж заалдсан ч дээд шүүх ялыг нь хിവэр үлдээсэн юм байна. За ингээд 100% итгэж хайрлаж байсан хүндээ бүр төлөвлөгөөтэйгээр хөнөөлгсөн нэгэн харамсалтай түүхийг та бүхэндээ хүргэлээ. Ойр дотны хүмүүстээ үргэлж анхаарал тавьж эрүүл энх амар амгалан байгаарай гэж хүсье. Дараагийн пүрэв эсвэл баасан гарагт дахин уулзлаа. Түр баяртай.